хилцэж байгаа. Яагаад гэвэл тийм үү? Монгол улсын үндсэн хууль байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. За мөн бас одоо нийтийн мэдээлэл ил тод байдлын хуулийн одоо хэрэгжлээс хангагдана. Гэрээ хэлэлцээрийг тийм үү? Ард түмний хяналтанд одоо шилэн байлгаж, за нүүрс худалдах, худалдаа авахтай холбоотой альва одоо хардлага, сэрдлэг, буруу ташаа мэдээлэл засагдана. Хизээ хаана одоо хэний хийсэн гэрээний үед Монгол улс ашигтай байсан, хэний хийсэн ямар гэрээний үед алдагдaltaй байсан, ямар гэрээ нь одоо ямар дүнтэй байсан, хэн одоо худалдаа авч ирсэн, хэн худалдах гэрээ хийж ирсэн, энэ бүх мэдээлэл үндсэндээ 2010 оноос 2025 хүртэл одоо хугацаанд хийсэн бүх гэрээнүүд ил тод болж олон түмний одоо мэдэх хэрэг хангагдана. За мөн одоо ил тод болсноороо илүү нээлттэй хардлага, сэрдлэг, хулгай зэргийг болох ийм одоо болох юм аа гэдгийг та бүхэнд бас хэлье. За ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу 5 компани бас нээлттэй хувьцаат компани болгох талаар бас тодорхой шийдвэр гаргасан өнөөдөр. Өөрөөр хэлэх юм бол Эрдэнэс 5 компани дээр олон улсын одоо хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар сүүлийн 3 жилийн тайланд аудит хийхээр болж байна. Аудит нээлттэй сонгон шалгуулалтаар. Өөрөөр хэлэх юм бол 22, 23, 24 оны одоо санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэж олон улсын хүлээн зөвшөөрсөн аудитаар за аудитын тайланг одоо ил болгосноор дараад нь энэ компанийг нээлттэй болгох, олон улсын одоо менежментийн одоо удирдлагын баг сонгон шалгуулж ажиллах, цаашлаад одоо нээлттэй хувьцаат компани болгох ийм боломж бүрдүүлнэ. Үүний одоо эхний алхмыг бас хийх шийдвэрийг өнөөдөр бас гаргасан гэдэг та бүхэнд бас хэлье. За энэ башрамд сонирхолтой өнгөрсөн 15 жилийн хугацаанд Эрдэнэс 5 компани 176 сая тонн нүүрс олборлсон байна. За 166 сая тонн нүүрсийг борлуулсан байна. 37 их найт төгрөгийн одоо орлого олж улсын төсөвт 10.8 их найт төгрөгийн татвар хураамжийг төлсөн байна. Энийг та хүмүүс одоо бос хувийн компаниудтай харьцуулаад үзэж болох байх. За мөн компани ашигт ажиллагаанаас нийтдээ 2.2 их найт төгрөгийн ноогдол ашигыг хувьцаа эзэмшигчдэд одоо олгосон байна. За уул уурхай бүтээгдэхүүн биржийн хууль заасны дагуу Монголын одоо хөрөнгийн биржээр нүүрсийг дуудлах худалдаагаар биржээр арилждаг болсон. Энэ бол маш их зөв шийдвэр болсон. 23 оны 2 дугаар сараас эхлэн зохион байгуулсан. За хөрөнгийн биржийн дамжуул нийтдээ 223 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж одоо хил нөхцлөөр 34 сая тонн нүүрс арилжиж 3.4 тэрбум долларын орлогыг олсон байна. Ер нь ам нөхцөлтэй гэрээ хийх арт талд нь одоо маш их хямд үн явж байдаг. Хил нөхцөлтэй одоо биржээр ажилладаг болсноор бол үндсэндээ нүүрснээс олдог Монгол улсын орлого бараг одоо 2 дахин нэмэгдэх юм боломжтой болж одоо нэмэгдэж байгаа бас тодорхой тоо статистик та бүхнээс цаашдаа харж болно гэж бодож байна. За мөн одоо нээлттэй ил тод нүүрсээ биржээр арилждаг болсноор бас хоорондоо өрсөлддөг Монголын компаниуд одоо бас худалдаа авах компани одоо бас аманд багтаж үнэ унгадаг энэ байдал цаашдаа засна гэдэгт одоо итгэлтэй байна. За ийм байдлаар өнөөдөр засгийн газрын хуралдаанаас Эрдэнэс 5 компанийг нээлттэй компани болгох, олон нийт ил тод байх, за олон нийтийн одоо иргэдийн одоо хардалт, сэрдэлт, за мөн бас албан тушаалтнуудаас нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг зэгсдэх, шийдвэрлэхэд ийм одоо тодорхой шийдвэр гаргалаа. Өнгөрсөн 3 жилийн хугацааны тайланд олон улсын аудитаар дүгнэлт гаргуулна. За мөн одоо бас бүх одоо гэрээнүүдийг 586 гэрээнээс одоо 581-ийн одоо ил тод болгож байгаа нь бол цаашдаа энэ нүүрсний холбоотой асуудлыг зэгслэх тодорхой нэг шат одоо тодорхой нэг алхам болно гэдэгт одоо бид итгэлтэй байна гэдэг тааранд хэлье. За дараагийн асуудал бол эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар бас өнөөдөр шалгалтын дүнг засгийн газрын хуралдаанд бас танилцуулж бас тодорхой шийдвэр гарсан. За эрүүл мэндийн даатгалын сангийн одоо үйл ажиллагааг шалгах талаар өнгөрсөн 8 сарын сүүлээр одоо 9 сарын ихээр ажлын хэсэг гарч ажилласан. За энэ одоо шалгалтаар бид эрүүл мэндийн даатгалын санг одоо өөрийг нь эмчлэх одоо эрүүлжүүлэх цаг ирсэн байна гэсэн нэгдсэн одоо дүгнэлтэнд хүрсэн. За 2020 онд эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд одоо нэмэлт өөрчлөлт орсноор эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа нэг худалдаа авахчийн тогтолцоон шилжсэн. За өөрөөр хэлэх юм бол хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй тусламж үйлчилгээтэй хүртээмжтэй хүргэх, тусламж үйлчилгээ санхүүжүүлэх, за тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлийг одоо үнэлэх боломжийг бид бүрдүүлж өгсөн. Гүйцэтгэлээр нь эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлдэг болсон. Харамсалтай одоо их зүйн орчин шинжлэгдсэн ч гэсэн эрүүл мэндийн одоо даатгалын сангийн
өр төлбөр одоо дааш давшгүй одоо нэмэгдэж улмаар одоо бас дампуурлын эрмэгт тулаад байгаа юм аа. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. За тэгвэл 2020 онд 264 тэрбум, 2023 онд 218 тэрбум, 2024 онд 316 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн. Үүнийг байнга улсын төсвөөсөө нөхөж бүрдүүлж төлж явж байгаа. За 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 280 тэрбум төгрөгийн одоо өр төлбөр үүсэх юм одоо тооцоол гарч байгаа. Яагаад ингэж жил болгон алдагдaltaй ажиллаад байдаг юм бэ гэдэг дээр бас энэ ажлын хэсэг одоо хяналт шалгалт хийсэн. За эрүүл мэндийн даатгалын сангийн одоо өр төлбөрт одоо баригдаж үйл ажиллагаанд доголдоход одоо ямар хүчин зүйлс нөлөөсөн байна вэ гэдэг дээр бас дүгнэлт гаргасан. Ингээд үзэхэд нэгдүгээрт одоо хязгаарлагдвал их үүсвэртэй хэрнээ одоо хязгааргүй санхүүжилт олгож байсан ийм гажуудал энэ одоо байгууллагад бий болж энэ санд. Өөрөөр хэлэх юм бол одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэний эрүүл зардлын одоо төлбөрийг хязгааргүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас одоо олгох тогтолцоон шилжсэн нь үнийг одоо хүндрэлтэй байдлыг үүсгэсэн байна. Тухайлбах юм бол одоо батлагдсан төсвийг 2023 онд 184 тэрбум төгрөгөөр 2024 онд 200 орчим тэрбум төгрөг одоо хэтрүүлж ёроолгоо савнаас одоо тийм үү мөнгө одоо олборлж байгаа олзуулж байгаа мэт одоо ингэж загнаж байсан одоо өнөөдөр нэг том одоо алдагдал үүсэх эрүүл мэндийн даатгалын сан энэ тогтолцоо одоо доголдоход хүрсэн байна. Хоёрдугаарт нь эрүүл мэндийн даатгалын сангийн одоо манаач байх ёстой эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл одоо чиг үүргээр хэрэгжүүлээгүй өөрөөр хэлэх юм бол одоо амьгүй албат одоо манайхаа мэт одоо бас ажиллаа хийж чадаагүй байна гэж одоо бид дүгнсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн болон одоо эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаар бодлогын тийм үү удирдлагаар хандах одоо тийм үү чиг үүрэгтэй зардлыг хянаж батлах ийм одоо чиг үүрэгтэй энэ чиг үүргээр бүрэн биелүүлж ажиллаж чадаагүй байж байгаа. Тухайлбал бол 2024 онд зөвхөн нэг иргэнд 8 удаа эмнэлэгт хэвтэж нэг иргэнд 118 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Бараг одоо сар болгон ших эмнэлэгт хэвтдэг 120 сая төгрөгийн одоо тусламж үйлчилгээ эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг. За дахиад нэг жишээ хэлэхэд одоо тийм үү нэг иргэн жилд 346 удаа амбулаторийн үйлчлэг хийлгэж 12 сая төгрөгийн одоо шинжилгээ онцлог хийлгэсэн байна. Бараг өдөр болгон эмнэлэгт очиж үзүүлдэг, шинжилгээ өгдөг, онцлогоо хийлгдэг. Энд нь 12 сая төгрөгийн зардал гарсан. За мөн одоо нэг иргэн 61 удаа 63 сая төгрөгийн одоо эмийн одоо хөнгөлт эдэлсэн байна. Эний үйлчлэг авсан. Өөрөөр хэлэх юм бол 600 мянга 300 мянга эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлчөөд ийм 63 сая төгрөгийн одоо эмийг хөнгөлтөө өнөр аваад ахаар энэ ч одоо юу болох вэ? Энэ дээр үндсэндээ бол хяналтаа тавьж чадаагүй. Энэ эрүүл мэндийн даатгалын сангаар үйлчлүүлж байгаа энэ сангаас одоо бас тодорхой үйл ажиллагаа авч байгаа иргэдийг бас буруутгах гээгүй. Ганцхан ийм одоо өндөр дүнгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа, эмийн хөнгөлт эдэлж байгаа энэ одоо тохиолдлууд үнэн байсан нь худлаа байсан уу? Зөв байсан уу, буруу байсан уу? Үүнийг хэрхэн яаж зөв болгох вэ? Үүний сааталтаа хууль завшиж байгаа, хулгай хийж байгаа, луур хийж байгаа иймэрхүү үйлдэлүүд байсан уу гэдэг дээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үндсэндээ ажил хийгээгүй. Үүнийг өдөөс цааш зэгслэх ёстой. За 3 дугаарт нь хийдэлтэй гэрээ байгуулдаг одоо явдал хавтгаарсан байгаа. 2024 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахдаа тоо хэмжээ төсвийн зардлыг огт тусгаагүй хэмжиж илэрсэн. Өөрөөр хэлэх юм бол ямар үйлчилгээг ямар төсөв зардлаар үзүүлээгүй одоо гэрээ хийсэн байгаа. Одоо бид таксинд суугаад нэгдүгээр хараал хөрөх юм бол тэдэн төгрөгийг тодорхой баримжаатаа тэгээ гэрээ хийдэг. Нэг байшингаас асуулахдаа одоо тэдэн метр квадрат одоо ханыг одоо обоо наах гэсэн ба ямар үнээр хийх үү гэрээ хэлцлээ хийж байгаа тохирч байгаад хийдэг. Тэгвэл эрүүл мэндийн одоо эмнэлгүүдтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагуудаа эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээ хийхдээ ямар ч тоо хэмжээ байхгүй, ямар ч одоо үйлчилгээний төрөл нөхцөл байхгүй зүгээр л гэрээ хийдэг. Энэ одоо бас нэг ёроолгоо савнаас бас одоо хотгож авч байгаатай адилхан ийм замбрааг болсон байгаамаа.
За дөрөвдүгээрт нь эрүүл мэндийн даатгалын санал өнгөсөн хулгайг илрүүлэх хяналт тогтолцоос алдагдсан байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хянуулахаар ирсэн эрүүлсэн нэхэмжлийн үнэн бодит байдлыг хангалтгүй хяндаг. Үндсэндээ бараг хяндаггүй. Сар бүр хянуулахаар ирсэн нийт 2.1 сая тохиолдлын нэхэмжил ирдэг. Үүнээс наривчлсан хяналтыг тохиолдлын тийм үү? Ердөө 3% нь хийдэг. За мөн нийт мөнгөний 35% нь хяналт хийдэг. 2024 онд 17 сая нэхэмжил ирсний 105 мянган нэхэмжил зөрчилтэй байсан байна. Ирсэн нэхэмжлийнхаа зөвхөн 3% нь хяналт хийхэд ийм хэмжээний зөрчил илэрч байгаа. Үлдсэн 97% нь хяналт хийгээд 100% хяналт хийдэг болох юм бол ямар хөө хэмжээний зөрчил гарах уу гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа юм дэс. Өөрөөр хэлэх юм бол хяналт ерөөсөө хийдэггүй. 3% нь хяналт хийгээд маш их хэмжээний зөрчил илэрч байгаа та бүхэн бас харсан байна. За энэ эрүүл мэндийн даатгалын сан хүнд байдал орсны цаад учир шалтгаан эдгээр зөрчилтөө хуурамч нэхэмжлийн цаанаас нуугдж байна. Хуурамч нэхэмжлэр үндсэндээ эрүүл мэндийн даатгалын санг тондог ийм явдлаас газар авсан байна гэдэг нь харагдаж байгаамаа гэдэг юм дээл. За 5 дугаарт нь эмнэлгүүдийн удирдлага хуурамч нэхэмжлэл үүсгэж эрүүл мэндийн даатгалын сангаас томх энэ үйл явдал нэлээд газар авсан байна. Эрүүл мэндийн байгууллагуудын холбогд албан тушаалтнууд хуурамч нэхэмжил үүсгэх замаар төсвөөс хөрөнгө завших илүү санхүүжилт авах орлого хийж энэхүү зөрчлүүд нэлээд даамжирсан байж байгаа. Энэ нь 2023-аас 25 онд нэхэмжлийн хяналтаар нийтдээ 230 мянган алдаа зөрчил илэрсэнтээс харагдаж байгаа юм аа. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтын мөнгөн дөнгөж 3.1-д хяналт тавихад иймэрхүү асуудлууд гарч ирж байгаа. Тий 230 мянга. За ханаа төлсөн хүнийг хатгаа авсан байна гэдээ эмнэлэгт хэвтүүлдэг. Хавдаргуу хөнгөн мэлсээс хүнийг тийм хавдартай байна гэж эмнэлэгт хэвтүүлж эмнэлгээ тусламж үйлчлэгээ үзүүлж илүү их зардал гаргадаг. За хөнгөн мис ажиллабар хийх хүнийг хүнд хагалгаа хийлгэж байна, хийлгэнэ гэдэг ингээд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг авдаг. Ийм үйл явдал үндсэндээ хаасаагүй хувийн төрийн эмнэлэггүй газар авсан иймэрхүү үйл явдал хавтгаарсан байдаг. Тийм болохоор эрүүл мэндийн даатгалын сангаас завших хуурамч нэхэмжил илгээ санхүүжилт авах явдлыг талсан зогсоох үүнд бас хууль хяналтын байгууллагад оруулж шалгалт хийх юм шаардлагатай болж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ гажуудлаас болж эмч нарын цалин, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нэмэх, эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн чанарыг сайжруулах ийм боломжууд хаагдж байна. Тийм болохоор эндээс нэлээд томоохон дүгнэлт хийж байгаа. Үүн дээр болоод цааш ямар арга хэмжээ авах талаар бол манай чин бүрэн сайд өнөөдрийн засгийн газрын тогтоол дээрээс цааш нь дэлгэрүүлж танилцуулна. За саяны гарсан зөрчлүүд, гэмт хэрэг үүнтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагууд цааш нь ажиллуулж үүн дээр тийм үү нэлээд хатуу хариуцлага тооцохоор хууль хяналтын байгууллагууд энэ эдгээр гарсан зөрчлүүдийг бүгдийг шилжүүлж шалгуулах улмаар хариуцлага тооцоолох ажлуудыг цааш нь хийж хэрэгжүүлэх болно гэдгийг та бүхэндээ хэлье. Ингэсний үр дүнд үндсэндээ бол эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт маань харьцангуй бас боломжийн урд нь үлдэгдэлтэй явдаг байсан. Ганцхан гүйцэтгэлийн санхүүжилт болсон хүн болгон эрүүл мэндийн байгууллагууд маань бүгд аль болох тийм үү иргэдийг эмнэлэгт хэвтүүлж илүү зардал гаргахын төлөө оролддог болсон. Иргэд ч гэсэн эрүүл өвдөхөөс урьдсан сэргийлэх энэ талдаас анхаарах энэ биш тийм үү. Өвдгөл юм бол жоохон ханаа төрөх юм бол эмнэлэгт тусламж үйлчлэг авахыг өртөл болгодог болсон. Үүнтэй холбоотой тогтолцооны гажуудлыг бас засах ёстой. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр бас томоохон бодлогын өөрчлөлтүүд хийн. Энэ дээр бас өнөөдөр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын томилсон байгаа. За мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр цаашд хийж хэрэгжүүлж эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг тийм үү зохих төвшөнд явуулах талаар ямархуу бодлого шийдвэр хэрэгжүүлэх байгаа талаар манай чин бүрэн сайд та бүхэнд бас үргэлжлүүлж мэдээлэл хийнэ. Ингээд анхаарал тавьсан баярлалаа. Чин бүрэн сайдаас. За өдрийн төргий. Тэгэхээр бас өнөөдөр засгийн газрын хуралдаан бол ерөн эрүүл мэндийн салбарын асуудлаар амьсгалсан ийм засгийн газрын хуралдаан боллоо. Нийтдээ 4 чухал асуудлыг хэлцэж шийдвэр гаргаж өглөө. Нэгдүгээр нь бол сая бямцах даргын хэлж өгсөн эрүүл мэндийн даатгалын сангийн
хяналт шалгалтын үйл ажиллагаа түүний гарсан зөрчлүүдийн тухай байлаа. За хоёр дахь нь бол эрүүл мэндийн даатгалын ерхий газрын даргыг шууд томиллоо. За 27 оны эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан ийм 3 дахь чухал шийдвэр бас гарлаа. Дөрөвдөг нь одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн уламж дамгаах ухааны чиглэлээр засгийн газарт ерөнхийлөгчөөс чиглэл хөрвүүлэх тухай зарлагтай холбоотой засгийн газрын үйл ажиллагаа хийх зарлагыг хэрэгжүүлэх чиглэл тогтоол шийдвэр бас гарч байна. За ингээд энэ дөрвөн шийдвэр гарсан. За эхний асуудал бол сая ярьлаа. Тэгэхээр би бас үргэлжлүүлээд ярихад бол ер нь бол эрүүл мэндийн даатгалын сан 23-аас 24 онд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ерөөсө ковид цар тахлын үед бол замбраагүй явчихсан. Тэрнийгээ хянаж чадхаа болчихсон. Тэгэл одоо нэхэмжлэг эрүүл өгдөг. Ийм одоо ерөөсө ёроолгүй сав шиг болчихсон. За 25 онд харин уг нь хязгаарлалтууд тавиад үнийн дүнгээр гэрээ 3 чиглэлээр архаг, зочмог, төлөвлөгөө гэсэн чиглэлээр гэрээ хийдэг болгосон. Тэгтэл бас энэ хяналт шалгалтын явцад бол гэрээн дээр наривчилсан бас булгаа хийж байгаа баримтууд гарч ирж байна. Тухайлх юм бол одоо хязгаар тавьчлаа шүү дээ. За архаг өвчин буюу тийм ноцтой биш үйлчилгээг за танаа байгууллага одоо 1 тэрбум төгрөг багтааж энэ жил ажиллаарай. За хоёр дахь одоо зочмог буюу хүнд яарлаа тусламж үзүүлэх хүмүүстээ 5 тэрбум төгрөг багтаагараа. Гэхдээ бид хязгаарлалт тавихгүй. Тусламжаа яаралтай учраас тийм ээ хязгаарлалт тавихгүй үржүүлнэ. Давсан гүйцэтгэх жижиг санхүүжүүлнэ гэж орон гаргаад тэгээд төлөвлөгөө тагалгаа гээд төлөвлөгөө дэмчилгээгээд ийм дүн тавьчихдаг. Тэгтэл яг гэрээ хийгээд дуусчаад тохирчоод үнийн дүн тохирчоод байхад гэрээний яг одоо явцын дунд өөрчлөлт оруулдаг, дүнгийн өөрчилдөг. Нөгөө архагч уг нь баг дүнтэй байсныг их болгоод зочмогоо зориуд баг болгоод нөгөө яаралтай тусламжаар ирсэн улсуудын олныг гэмчлэх тэгтээ дөрөв өхөн хэмжин хязгаарыг багасгаал гих мэтлэнгээр ерөөсөө нэг ийм нарийн одоо энийг бол шууд хулгай гэж хэлнэ шүү дээ. Хулгай. Энэ болгон бол эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа юм байна. Тэгээ энэ болгон баримтуудыг одоо ингээд хууль хүчний байгууллага шалгуулахаар өгж байгаа. За энэ ажлыг одоо хийж чадна гэж бодож бас одоо шинэ даргыг засгийн газар сая томиллоо. Энэ бол хариуцлагатай үүргүүч Цэвэн Жавын Батбаатар гэдэг залууг томиллоо. Энэ Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургууль, Чихийн хотог хууль зүйн их сургууль, Бүгд найрамд Хятад ард улсын санхүү эдийн засгийн их сургууль, Тайваны Минчуаны их сургуулийг тус төгссөн, эрх зүйч, олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй, санхүү эдийн засгийн ухааны магистрийн зэрэгтэй татврын мэргэжсэн зөвлөх ийм хүний томиллоо. За 3 дахь асуудал энэ 2027 оны эрүүл мэндийг дэмжих жил болгохыг засгийн газраас дэмжиж өнөөдөр бас одоо тогтоол гарч байна. Энэ бол одоо маш их чухал. Яа тэгэхээр бид ер нь бол одоо өнөөдөр бид одоо 26 оны төсвөө батлаад за ингээд 26 он гараад 27 оны төсөв хилцэж ярьж эхэлдэг. Тэр утгаараа бас одоо энэ 27 оныг эрүүл мэндийг дэмжих жил бас болгох дээр бол одоо засгийн газар онцгой анхаарч ерөнхий сайдын бодлого бол ерөн хүний хөгжил мега төслүүд хүний боловсрол эрүүл мэндэд илүү анхаарсан. Тэр утгаараа 26 он бол боловсролын жил бол зарлж байгаа. 27 оныг эрүүл мэндийн жил болгож тэгээд эрүүл мэнд боловсрол хоёр дээр ингэж онцгой анхаарч байгаа бас нэг ялгаа нь бол ерөөсөө манай хоёр салбарын нэг онцлог нь ерөөсөө төсвөө санхүүждэг хоёр салбар. Түүнээс орлого олоод өөрснөө одоо бизнес эрхлээд хөрөнгө оруулалт гаднаас аваад байдаг ийм том салбар биш ээ. Тийм учраас төсвөөс дэмжлэг үзүүлэх онцгойлон 27 оныг эрүүл мэндийг дэмжих, эрүүл Монгол хүн байх, нийгмийн эрүүл мэнд эрт илрүүлдэг, эрүүл мэндийн боловсролтой болдог, нийгмийн эрүүл мэндийг дэмжсэн ийм том жилүүд болохоор зорж байна. Тэр дотроо Монгол хүний одоо өвчин тусаад нас бардаггүй, өвчин тусаад дахир дутуу гөрүүлт ордоггүй, эрт илрүүлж чаддаг, эмчилгээ нь оновчтой байж чаддаг, санхүүжилт нь хангалттай. Тэр дотроо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчид нь ирж байгаа өвдсөн зовсон улсуудад хангалттай сэтгэлээр хандаж чаддаг, өөрийн аав ээжгээ эмчилж чаддаг ийм тогтолцоог хийх том зорилго тавьж байна. Ёс зүйн дээд зэргийн шаардлагууд тавигдана. За үүнтэй холбоотойгоор сая засгийн газраас 27 оныг эрүүл мэндийн жил болгохтой холбоотой ажлын хэсэг байгуулах үүрэг чиглэлийг эрүүл мэндийн сайдчин бүр надад өглөө. За энэ 27 оныг эрүүл мэндийн жил болгоё гэдэг санаачлагыг мөнх сайхан гишүүн 40 гаруй их хурлын гишүүдийн бас одоо гарын үсэгтэй ийм 27 оныг эрүүл мэндийн дэмжих жил болгоо гэсэн ийм хүсэлт ирүүлсний дагуу ерөнхий сайд ингэ шийдэж байгаа юм шүү. За ингээд энэ эрүүл мэндийг дэмжих жил болгоё гэсэн санаачлал гарсан их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд ороод за дээрэс нь одоо туслах багууд ороод ингээд 27 онд бид юу өөрчилж ээж
эрүүл мэндийн салбар маань хангалттай сая ярьсан зүйлүүдэд биелүүлж чадах юм бэ гэдгээ одоо ажлын хэсэг ажиллаж эхлэх юм аа. Тэр дотроо хууль эрх зүйн орчин. За хуулиуд гарсантай холбоотой дагалдах журам шийдвэрүүд төсвөө. Ингээд бид нэг 27 онд эрүүл мэндийн салбарын хангалттай 3.5 саяас давсан цалинтай ажиллах ийм боломжийг бүрдүүлэх зорилго тавьж байгаамаа. За сүүлийн 4 дахь асуудал бол энэ ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн уламжлалт дагаа ухааныг дэмжих зарлиг. Энэ маш их чухал зүйл. Энд бас манай эрүүл мэндийн яам би бас өөрөө ажлын хэсэгт орж ажилласан. Ерөн бол одоо Монгол хүний 1000 гаруй жилийн түүхтэй энэ ангаах ухаан бидний явдал мөр, шим тижэл, хоол ундаа хэрхэн идэж уух уу, эрүүл мэндээ яаж хамгаалах ёстой юм. Байгаль дэлхийд ургаж байгаа энэ ургамлын эмчилгээний үйлчилгээтэй ургамлуудыг эм там болгож хэрэгэлдэг. Энэ болгоныг бид одоо дахин сэргээж идэв хүчтэй ажиллуулахыг зорж байгаа. Тэр ч утгаараа эрүүл мэндийн яамны бүтэц дотор уламж дангаа ухааныг хилтэс гэж хүртэл байгуулсан байгаа. За манай Монголын одоо мундаг эмч нар Европын орнуудад хувийн кабинетүүд нээгээд уламж дангаа ухааны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тэдгээр эмч нар эм тангаа барихтаа Монголоос авъя гэж байгаа. Бид бас одоо ургамлын бүтээгдэхүүн тан экспортлох бүрэн боломжтой болсон. Бас нэг сайхан мэдээ бол одоо уламж дангаа ухааны 2 үйлдвэр GMP буюу сайн үйлдвэрлэгчийн гэрчилгээ авч чадсан байна. Ингээд одоо бид энэ бүх зүйлүүдийг ерөнхийлөгчийн гаргасан зарилгын дагуу одоо бас их тийм шуурхай шийдэмгий ажиллаж хэрэгжүүлж ажиллах ёстой. Уламж дангаа ухааны бас нэг том давуу тал бага зардлаар эмнэлгийн тусламжийг маш тодорхой хүчнүүдээс маш сайн хүргэдэг та бүхэн мэднэ. Тухайлбал одоо харуулт шигдээс үе мөч хөдөлгөхгүй болсон энэ тохиолдолд нөхөн сэргээ тусламж үйлчилгээнд дээр хануур зүү, барай, засал гээл маш олон эмчилгээний аргууд нь ямар их тустай байдаг вүлээ, тийм ээ. Тэгээд энэ нь өөрөө бас их өндөр өртөгтэй тоног төхөөрөмж ашиглахгүйгээр бас хийж чаддгаараа давуу талтай байдаг. За нэг юм мэдээлэл өгöd боллоо. За. Энэ эрүүл мэндийн даатгалын замдч маш их хулгай байна гэж ярьж байна. Энэ юм цаг хугацааны хувьд ч одоо олон өдөртүүд ингээд солигдээ явж байгаа зөвлөлт ч ингээд солигдоод тамилгаан бараа явдаг. Энэ цаг хугацааны хэдийгээс юм хулгай ирсэн гэж үзэж байгаа юм байна. Эрүүл мэндийн даатгалын сан өдөрж исэн бүх хүмүүсийг шалгах хэрэгтэй юм. Яг эсвэл сүүлийн одоо 4 жил чинь 8 жил өдөрж исэн хүмүүс энэ асуудлыг шалгуулах хэрэгтэй юм. Та энэ цаг хугацааг нь хэлж байна. Хоёрдугаар ер нь энэ даатгалтай холбоотой асуудал хизээ зэгцэн одоо донолттой байна тийм ээ. Санхүүжилтээр бүрэн өгч чадахгүй байна. За ингээ асуудал байсан гэдгийг бол та хэлсэн ярьж байгаа. Тэгэхээр хэдийн хугацаанд ер нь эргээд хэвийн болохыг гэдэгтэй та яг ханддаг. За ер нь бол хууль бол 20 онд батлагдсан тийм ээ. 20 оны 8 сард эрүүл мэндийн даатгалын хууль нэмэлт өөрчлөлт орсон. 21 онд хэрэгжиж эхэлсэн. За ингээд ковид цар тахлын үе цаг хугацаатай таарсан. За даатгалын сангийн төсөв бол дагтаасан, мундаг болсон. Эрүүл мэндийн салбарын яг одоо ковид цар тахалтай тэмцэх үед бол маш чухал нэмэр гүйцэтгэл өгсөн. Тэгэхээр бол одоо ерөөсө бидний нэг том алдаа энд юу гэж харж байдаг вэ гэхлээр сая хэллээ хязгааргүй хэрэглэх. Ерөөсө гүйцэтгсэн бол өгнө гэдэг ийм уралдаан зарласан том алдаа. Тэрийг хянаад үр дүнтэд нь өгнө гэдэг энэ зарчмын алдаа гаргасан. Дээрээс нь алагчилдаг байдал. Нөгөө захимжиж чадаагүй хөрсөмжил нэхэмжлэг ирдэг. Тэрэн дээр нь одоо өгнө өгөхгүй гээл та бүхэн санаж байгаа бол нэг олонлогийн юу гээл хаслаа барьлаа гээл бөө юм болоод байсан тийм ээ. Энэ болгон бол тэгэхээр ерөөсөө 21 оноос хэрэгжснээс хойш бид энэ үйл ажиллагаан дээр нь зайлшгүй одоо хяналт хийх шаардлагатай байсан юм аа. За тэгээд саяны ярьж байгаа нэг тоог хэллээ шүү дээ. 23-аас 24 онд нийтдээ 230 мянган зөрчил илэрсэн. Гэтэ энэ зөрчил бол ердөө нийт нэх хэмжлэгийн 3% хүрэхгүй хэмжээнд шалгахад шүү дээ. Тэр дотор 730 бүр завших сэдэлтэй зөрчил байсан. 730 нь завших худлаа хийж мөнгө авч яах гэсэн үг шүү дээ. Тэгээд байхад нэг ч арга хэмжээ авав. Даатгалын ерөнхий газар өөрснөө зөрчлөө илрүүлсэн байна шүү дээ. Гэхдээ ягаад арга хэмжээ авахгүй байгаа? Би бас энэ гайхаад байна. Ягаад арга хэмжээ аваагүй? Ягаад өөгшүүлээд эсвэл толгойг нилээд байсан юм? Тийм ээ. Үгүй чи эхний алдаан дээр засаад дахиж ийм алдаа гарахгүй бах сануулга юу хариуцлага хүлээлгээд явсан бол өдөд ийм байдал хүрэхгүй шүү дээ. Тийм ээ. Надад нэг асуулт байна. Энэ эмнэлгийн ажилтнууд ажил хаягт 13-аас эхлээд зарна гэдэг
хэлчихлээ. Ерөнхийдөө 27 оны хүртэл одоо яг тэр хүлээх үгүй юу? Одоохондоо хэрэгцээтэй байна. Тэгээд зарим нэг ажлын гэдгээ зарласан байгаа эмнэлгүүдийг харахаар зарим нь менежментийн гэрээтэй эмнэлгүүд байгаа юм шиг харагдах юм. Менежментийн гэрээгээр хувьд ашигсан эмнэлэг одоо юу гэдэг яг ажил хувийн компани гэсэн үг үстэй. Эсвэл арай өөр гэрээ департамент байд юм бол энэ талаар зарим эмнэлгүүд бас тийм байгаа. За. Өчигдөр орой үйлдвэрчний эвлийн төв зөвлөл дээр бас шийдвэр гаргаад ажил хаягдах ясны дараа мөнх сайхан гишүүн бит хоёр очсон. Орой 10 агсаас бараг цаг 30 минут сууж нэлээд дэлгэрэнгүй хоорондоо ярилцсан. За мэдээж 27 оны хүлээе гэж хэлээгүй. Тийм ээ 26 онд угаасаа нэмнэ. За дээрэс нь би нэг хэлээд байгаа зүйлийг та бүхэн нэг сайн нэг дамжуулж өгөөч. Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоо боловсролын салбарыг бодох юм бол эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэл тулгуурлаад цалин хэлбэр очдог байхгүй юу? Тэгвэл яг цалин маа энэ чинь цалин шүү гэж очдгүй шүү дээ. Тийм учраас миний хэлээд байгаа санаа бол энэ даатгалын тогтолцоог эрүүл болгох нь өөрөө санхүүжилтийг зөв болгоод тэгээ гүйцэтгэлснийхээ хэрээр санхүүжилтээ аваад цалингийн нэмэх боломж нь одоо ч байна. Тийм учраас түрүүн би бас дутуу хариуцлаад оржиг асуулт нь энэ хизээс хэрэг юм бэ? 26 онд бид одоо 26 онд энэ ажлын хэсэг бэлтгэх ажлын хэсэг гараад энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд юу болох байгаа гэдгийг бид мэдсэн шүү дээ одоо. Одоо яагаад болоогүй ингэж ахиж одоо ажлын хэсэг гаргаад шалгаад авах ямар шаардлага байхгүй. 26 онд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо илүү бие даасан байлгах. Дээрээс нь хяналтын сайжруулах, хяналтын тусдаа бүтэц гаргах, захимжуулах, хэмнэл оюухан суйрлах 3% нь хяндаг биш. 30-40% нь хяндаг байх. Түүгээр нь түүнтэйгээ уялдуулаад алдаа зөрчил илэрхий юм бол үйл ажиллагаа явуулах, лицензийн хүртэл хураах, удирдлагын солих ийм хэмжээний хүртэл ажиллах хэрэгтэй. За түрүүний асуудаг нийтдээ манай эрүүл мэндийн салбар 67 мянган ажилчид байна. Түүний 35 мянган нь энэ төрийн хамааралтай цалин авч ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчид. За эдгээрийн цалин нэмье л гэж ярьж байгаа тийм ээ. За бид 3 талын хилцээр байдаг тийм ээ. Үйлдвэрчний эвлэл, ховын өвчлийнхэн тэгээд эрүүл мэндийн яам. 3 талын хилцээрээ дүгнээд нэмэлт хилцээрт орё гэдгээ бол хэлчихсэн шүү. Хэлчихсэн байгаа. Тийм учраас өнөөдөр би бас үйлдвэрчний эвлэлээс нөгөө албан шаардлага бичгээ авсан байгаа. За үүнтэй холбоотой одоо дараагийн яаж үе шаттай 26 онд хэдэн хувь нэмэх юм, 27 онд бид яаж хөшөө нэмэх юм бэ гэдгээр ярилцахаар тохирсон. Энэ бол өчигдөр орой болсон явдал байна. Тийм учраас үе шаттай явъя гэдгээ тохирсон байна тийм. Нэг асуудал сайдаа 2016 оноос хойш та нар түр байлаа шүү дээ. Тэгээ өнөөдөр хулгай байна гэдэг өнгөрсөн хугацаанд та нар юу хийж ирсэн? Та их хурдан гэж одоо энэ тулгаас сонсож байна. Та эрүүл мэндийн даатгалын асуудал анхаарал хандуулаад ийм хулгай байна шүү гэж. Та гişүн байхтай яагаад хэлээгүй? Түр барьчаад өнөөдөр би юуныхаа хулгай гэхэд яагаад өнөөдөр тэгээд байна? Өмнө боломж байсан. За мэгүрт одоо би чамд хариулчих. Би 2020 онд эрүүл улсын их хурлын гишүүн болсон. Гишүүн болоод энэ хуулийг санаачлагад ажлын хэсгийн ахад чухал ажилласан. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинжилгээ өөрчлөөд маш одоо үр дүнтэй санхүүжилт нэмэгдээд айтайхан явж байгаад тэгээд их хурлын гишүүн байхдаа би одоо 23 оноос ахуулаад ковид цар тахлын үеийн санхүүжил энийг байнга шүүмжилж ирсэн. Заримдаа бүр хов хүмүүсээ хэрүүшиг болдог байсныг өөрөө эрхвч санаж байгаа байлгүй дээ. Өдөө хүртэл явлаа. Тэгээд энийг засуулахаар явсаар байгаад өнөөдөр ямар ч байсан энэ нотлогоо баримттай болж авлаа. Тэгээд одоо заснаа. За. Надад нэг асуулт байна. Дөнгөж өнгөрсөн хичээл самын хайрхан дүүргийн одоо эцсийн мэдээлэл аваад бүгдийн шалгаж зурсан байна л да. Энд ямар арга хэмжээ авах ажиллах вэ? Дөнгөж өнгөрөх хэлчихсэн шүү дээ. Би өгнө хэлсэн. Тэ та бүхэн санаж байгаа. Ер нь бол нэг коридорт гарахгүй эмчилцгээе гэдэг. Тэр ч утгаараа бид анхдагч орчин сэргийлэлт буюу вакцинжуулалтын асуудлыг нэлээд явсан. Томоогийн эсрэг вакцинжуулалт бүр 98% та болсон. За Улаанбуурхан гарчихгүй гэж бас их айж эмээж Улаанбуурханы вакцинжуулалтыг нэг 75% хүргэсэн. За өнөөдрийн байдлаар өчигдөр одоо бас муу мэдээ гарлаа. Баянгол дүүргийн 143 дугаар сургууль дээр 6 хүүхэд Улаанбуурханы шинж тэмдэгттэй халдвар дэгдсэн байна. Одоо энэ хоёр дэгдвэл бүр энэс долоон дор болно шүү дээ. Ноцтой байдал үүснэ. Тийм учраас одоо бид энэ зохион байгуулалт нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг бушууган томилж ажилд нь оруул гэдэг шаардлагыг засаг дарга тавиад байгаа нийслэлийн засаг дарга тавьж байгаа.
Одоо ингээд энэ зохион байгуулалтанд яаралтай орохгүй бол энээс ноцтой юм болохоор байдал хүрэх гээд байна. Маш их санаа зовж байна. Одоо энэ шинжилгээнүүдийн хариу нөгөө вакцин хийлгээгүй л хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Тэгэл одоо би одоо энэ хэвлэл мэдээлэл та бүгдээр дамжуулан хэлээл ба. Хамгаалж чаддаг хэрэгсэл байгаад хахад үгүй гэж зогсоороод хийхгүй байх нь өөрөө буцаага тэр хүүхдүүдийн амь насны эрсдэлд оруулж байгаа байхгүй. Энийг яагаад ойлгохгүй. Энэ нь өөрөө эрүүл мэндийн даатгалын ачааллыг даатгалын сангийн ачааллыг бууруулах, эрүүл мэндийн салбарын ажилчдын ачааллыг бууруулах тэр битгийд хүний амь нас аврах асуудал шүү дээ. Тэгээ яагаад эсэргүүцээд тэр вакцины хийлгэхгүй анги сургуулиар нь одоо би надад дашборд дээр ямар сургуулийн ямар ангид хэдэн хүүхд хийлгээгүй гэдэг тоон байж байгаа шүү дээ. Одоо энэ 143 дахь сургуультай холбоотой 543 хүүхдийн 40% нь вакцины хийлгээгүй л байна. Тийм. За тэндээс ялч. Яаж ямар шалтгаантай явж байгаа вэ? Багшлал хэлцээрээ хийж явахдаа ажлаа яг хүүхдүүд 3 хоног гэртээ суусан шүү дээ. Одоо энэ чинь 13 ажлаа хайж шүү дээ. Өнгөцөө миний сэтгүүлч асуусан шиг тийм. Орон өвдөндөө харцсан юм орчтой байхад багшлал тайлбар хилцчихин гэдэг ингээд яваад гэсэн чинь 13-нд ажлаа хайчихвал яа. За. Яг хайх юм уу хайхгүй юу? Ер нь эрүүл мэндийн салбарын ажил хаялтыг хоёр хуулиар зохицуулдаг. Нэг нь хөдөлмөрийн тухай хууль, нөгөөх нь үйлдвэрчний эдлэг. За энэ хуулиудаараа нэгт яг одоо яаралтай тусламж, эрчим дэмжлэгээ өвчтөө хүнтэй ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид ажил хаяга ирэхгүй. Хүний эрүүл мэндийг хайчаад ажиллаа явах ирэхгүй. За хоёрт салбарын үйлдвэрчний эвлийн нийт гишүүдийн 50-аас их хувийн дэмжсэн тохиолдолд ажил хаях тухай ярина. Тэ 19-өөс цуглуулах хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ. За гурав дахь асуудал нь хэрвээ ажил хаягтай хүрвэл анхан шат буюу өрхий, амбулаторийн шууд өвчтөнтэй, хүнтэй ажиллаж байгаагаас бусад мэргэжлийн усуд ажил хаялтанд оролцож болно гэсэн заалттай шүү. За болох уу? За баярлалаа. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За хүнс хөдөлж аж ахуйн үйлдвэрийн яамны зүгээс өнөөдрийн Монгол Улсын засгийн газрын хуралдаанд 2025 оны ургацын үржилсэн дүнгийн талаарх танилцуулгыг хийлээ. За энэ жилийн тухайд гэх юм бол улсын хэмжээнд 762.5 мянган тонн одоо ургацыг хурааж авлаа. За үүнээс 282 мянган тонн үр тариа, 252 мянган тонн хүнсний улаан буудаа, за 108 мянган тонн төмс, 208 мянган тонн хүнсний ногоо, за 146.5 мянган тонн тижээлийн таримал, за дээрэс нь 27 мянган тонн тосны ургамлыг хурааж авсан дүнтэйгээр энэ жилийн ургац хураалтын урьдчилсан дүн танилцуулагдлаа. За ингээд ерөнхийдөө нөхцөл байдлыг мэдж байгаа. Энэ жилийн тухайд газар тариалангийн гол бүс нутаг болох Дархан Сэлэнг булганы хойд сумдуудаар нэлээдгүй хэмжээний гантай байсан. За энэ хүчин зүйлтэй холбоотойгоор урд жилүүтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан юм үзүүлэлттэй гарч байна. Тэгэхдээ ийм нөхцөлд ч гэсэн манай тариалагчид маань тодорхой хэмжээний одоо технологиг барьж за урагшаа сайн бэлтгэсний үр дүнд бол өдий хэмжээний ургацыг хурааж авлаа. За тэгэхдээ ямар ч байсан гол төрлийн одоо таримлууд болох хүнсний улаан буудаа, төмс хүнсний ногоороо 69-с 79% хангах дотоодын ургацаар хангах ийм үзүүлэлт бол гарч байна. За энэ нөхцөл байдалтай уялдуулаад эх жилийн 2025-аас 26 оны одоо жил 26 онд хүнсний улаан буудаа нэг 140 гаруй мянган тонн дутагдах ийм тооцоо гарч байна. За энэ дутагдж байгаа тоог хэмжээгээ бид нэр бас импортоор хангахаар хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулаад тодорхой шийдвэрийг гараад сонгон шалгуулалтаа зарлаад ингээд бас хэрэгжилтийг зохион байгуулж ажиллаж байна. За ургац хураалтын дүнд одоо дуусж байгаатай холбоотойгоор дараа жилийн ургацын тариалтын асуудал бас шууд одоо сөхөтөж яригддаг. Үүнтэй холбоотойгоор эх жилийн хаврын тариалтанд үрийн улаан буудаа нөөц болцоо хэр байна гэдэг асуудал бас сөхөтөж гарч байгаа. За энэтэй холбоотойгоор тариалагчдын одоо хэмжээ нийтдээ улсын хэмжээнд 26 мянган тонн үрийн улаан буудааг нөөцлсөн. За хөдөө аж ахуйн корпорац төрөмжт компанид 7500 тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байна. За өнгөрсөн жилийн одоо нөөцөөс 2000 тонн үртэй гэж
бодоход улсын хэмжээнд нэг 35-6 мянган тонн үрийн нөөцтэй байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын үндсэн зөвлөлд танилцуулснаар тариаланчдын хувьд одоо импортоор оруулж ирэх үрийн улаан хэмжээг бол 12 мянган тонноор тогтоосон. За энэ бас нээлттэй сонгон шалгалтад зарлаад ингээд одоо хэрэгжилтийг зохион байгуулж ажиллаж байна. За тэгэхээр нэг талдаа бол одоо энэ жилийн тухайд ургац тодорхой хэмжээнд буурсан та холбоотойгоор гурилан дээр янз бүрийн үнийн өсөлт гарах байх гэж болгоомжлол байгаа бах. Нийлүүлэлт бол бид нар өнгөрсөн жилийн одоо татварын чөлөөтэй холбоотой гурилын нийлүүлэлт бас тодорхой түвшинд байгаа. Түүнчлэн өнгөрсөн жилийн одоо импортоор орж ирсэн будааны нөөц нэг 18,000 орчим тонн бол гурилын үйлдвэрлэлээс нөөцтэй учраас нийлүүлэлт бол тасалдахгүй гэж ойлгож байна. За нийлүүлэлт тасалдахгүйтэй холбоотойгоор үнэн дээр бас төдийлөн өөрчлөлт гарахгүй хаа гэсэн ийм тооцоо судалгааг бол хийж өнөөдрийн хуралдаанд танилцуулсан байгаа гэдгийг та бүхэнд мэдээлье. Баярлалаа. Тэгэхээр гурилын үйлдвэрүүд өнөөдрийн байдлаар 126 мянган тонныг яг одоо гурил үйлдвэрлэлд аваад байна. За дээрээс нь хөдөө аж ахуйн корпорац төрөмжт компани дээр 28 мянган тонн хүнсний улаан буудаа авлаа. За гурилын үйлдвэрүүд дээр үлдэгдэл 18 мянган гаруй тонн буудаа нөөц байна. За энийг тооцоод үзэхэд цаана 140 орчим мянган тонн дутагдах одоо ийм тооцоо гарч байгаа. За энийг бол импортоор хангана гэж тооцоолж байгаа. Энэ бол цэвэр одоо төсвөөс ямар нэгэн мөнгө гарахгүйгээр гурил үйлдвэрлэгчид маань импортоор өөрсдийн хөрөнгөөрөө оруулж ирэх. За яамны зүгээс одоо бодлогоор буюу хүнсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулснаар энэ квотыг олох ийм асуудлыг шийдвэрлэж ажиллаж байгаа гэж ингэж ойлгож байна. За түүнчлэн бид нар бас энэ жилийн тухайд энэ зун бас гангийн нөхцөл байдалтай байсан үргэлжлээд бас энэ цагаагаарын урьдчилсан мэдээгээр бас зуудын нөхцөл байдал үүсч болцсохгүй гэдэг утгаараа баруун аймагуудад ялангуяа гангийн нөхцөлтэй байсан аймагуудад өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар баруун бүсийн одоо 5 боомтоор улаан будаан гурил малын тэжээлийн нэмэлтийг тарифын хөнгөлөлтөө нөхцлөөр оруулах эрхийг улсын хурлаас засгийн газарт өгөх юм улсын хурлын тогтоолын төслийг бас танилцуулсан. За засгийн газар бол дэмжснээр улсын хурлд яаралтай гормоор өргөн мэдүүлэх юм шийдвэрийг гаргасан. За улсын хурл одоо энэ тогтоолын төслийг батлаад засгийн газарт чиглэл өгсөн тохиолдолд баруун бүс дээр бас тарифын хөнгөлөлтөө нөхцлөөр гурил малын тэжээлийг одоо оруулах ийм зохицуулт хийх болцоотой юм а гэж. За гурилан дээр бол ямар нэгэн татаасын асуудал байхгүй. Цэвэр бол одоо энэ дээр гурил үйлдвэрлэгчид маань өөрсдийн хөрөнгөөр за тодорхой хэмжээний одоо квот олгосон квотын хэмжээнд өөрсдөө оруулж ирээд гурилын үйлдвэрлэлээ явуулах юм боломжтой гэж үзэж байгаа. За яамны зүгээс энэ Атрын 4-р аяны хүрээнд бас гурилын үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээний бас хөнгөлөлтөө нөхцөлтөд зээл олгож байгаа. Энэ зээл зарим гурилын үйлдвэрээс хамрагдаа явж байгаа гэж. За баярлалаа.